За энэхүү Шулмын инээд номонд багтсан Зойр хэмээх зохиолын кино болоод одоо олон үзэгчдийн хүртэл болж байгаад зохиогчийн хувьд бол баяртай байна. Хүмүүсийн тэр амгалан тайван байгаа тэр орчин айдас бас байж ич тэр илүү сайхан юмны илүү үнцэнтэй болж тухайн хөв хүмүүстэй хүрдэг. Яг тэр үүднээсээ л аимшигын юм бичвэл бас гоё юм болов. Хүмүүсийн тэр сайн сайхан гэрэл гэгээтэй гэдэг тэр ухагтгоонууд нь илүү үнцэнтэй болж тухайн хүндээ наалтах юм болов гэж боддог л доо. Зохиолыг нь уншсан хүмүүс бол мэдээж мэдж байгаа. Гэхдээ яг энэ зүйл чинь зүгээр цаасан дээр бичигдсэн зүйл чинь дэлгэцэн бүтээл болоод амлаад кино болоод ирэхээр бас арай өөр юм байна шүү. Киноны маань нэр Зойр. Тэгээд Монгол хүний сэтгэхүйд энэ Зойр гэдэг энэ газар доорх гэдэг ойлголт их хол юм шиг санагддаг. Хүмүүс ярьдаг шүү дээ. Хойш харсан нүх гэл харанхуй нүх гэл их тэгж цэрвж цэрлэж ярьдаг шүү дээ. Тэр ч утгаараа уг Зойр хэмээх өгүүлбэрээс сэтүүлж аимшиг кино хийвэл юу яадаг юм бол гэж. Хүн гэдэг өөр их сонирхолтой. Одоо тэр паркийн галзуу болгоны тоглоом байна. Одоо амир гэдгийг мэдсээр байж харсаар байж иж өөрийн биеэр сууж үзхийг хүсдэг. Тэгээд энэ утгаараа бид нэр сэтгэхгүй гэхээс илүү дүрслэл талаас их анхаарч ажилласан. Зойрон дотор байгаа гавлын яс гэхэд тэр одоо булш ухаа тэнд авчирч жинхэнэ хүний арга яс авчирч булаад тэрүүнийг дэлгэцэнд харуулна гэдэг бол бас байж боломгүй. Тэр ч утгаараа киноны зураач гэж байдаг ба. Тэр болгоныг бодтой харагдуулахын тулд бодтой харагдуулахын төлөө тэр болгоныг хийсэн байгаа. Энэ Зойр гэдэг ерөнхий өөрийнх нь объект тийм маш их ач холбогдол өгч энэ киног хийсэн л дээ. Тэгээ аль болох бүх юмаа тийм энэ тэнд бэлэн объект ашиглахгүйгээр бас бүгдийг өөрсдийнхээ гараар бүгдийг хийсэн байгаа. Тэгээ ерөнхийдөө дотор сцен, гадны сцен тэгэл 2-3 газар өөр газар ингэж хийсэн гэдэг утгаараа нэлээд ажиллагаатай л байсан л да. Гол дүрийн хэрлэн гэдэг бүсгүй дүр дээрх ач холбогдол үзүүлж олон жүжигчдийг сонгон шалгаруулж бас тэр жүжигчин зүгээр юм болоо энэ байвал яасыг гэж хоорондоо их удаан зарим үедээ ч маргалдах зүйл гарч илаа. Нэлээд сонгож шалгаруулсны үндсэн дээрээс Мөнх цул гэдэг жүжигчин сонгосон. 3D гэхээр бас их гайхажсэн л да. За 3D гэхээр одоо яадаг юм бол яаж тоглодог юм бол яг урд нь бас кино болон уран бүтээлүүдэд оролцож байсан. Яг тэрнээс өөр байх болов уу гэж бас дотроос эргэлзэж байсан л да. Гэхдээ ямар ч лээсэн бас урд урдынхаас зүгээр одоо 2D кинонуудаас бас жүжигчдийн тоглолтын хувьд жүжигчдээс шаардах тэр шаардлагын хувьд бас нэлээд өөр өрмөц байдаг юм байна гэж ойлгосон. Аимшиг гэдэг утгаараа орон зайтай хүмүүст илүү тэр аимшигын мэдрэмжийг өгье гэсэн санаа юм болоо гэж бодож байгаа. Цэнгэл, Саруул гэдэг хоёр охины дүр дээр бас хүүхдийн ордноор явж проп хийсэн. Мөн 2-3 дунд сургуулиудаар явж проп хийсэн. Тэгээд эцэст нь одоо Саруул гэдэг охины дүр тоглосон Ануужинг бол урд нь кинонд тоглож байсан туршлагатай болсон. Дээрэс нь энэ Саруул гэдэг дүр дээр тэр охины одоо өөрийнх нь амьдрал дээр байдаг характер гаргадаг зан чанарууд нь тохирч наалж исэн учраас Ануужинг авсан байгаа. За Цэнгэлийн дүр тоглосон Хүслэнтийн хувьд бол сайн байцгаана уу намайг Инглиагийн Хүслэнт гэдэг би Хөгжин Божгийн коллежийн 4-р ангийн сурагч. Тэгээд би өмнө нь кинонд тоглож үзэж байгаагүй. Тэгээд энэ удаа Зойр гэдэг кинонд тоглоод Цэнгэл гэдэг охины дүр бүтээсэн. Тэгээд кинонд тоглох их сонирхолтой юм билээ. Тэгээд нүүр будагч Алтан зоологч маань манай киноны дүр аавыг нь айгүй амар болгоод тэгээд би нэг удаа объектд ороод иржсэн чинь нүрийн бүр амар болгоо хийцэн. Тэгээд би цэцсэндээ уйлсан. Намайг Одон Чимгийн Ануужин гэдэг. Би драмын дугуулын дөрөвт хичээлдээ явж байгаа. Би 2 дугаар сургуулийн 5-р ангийн хүүхэд.
Тэгээд энэ кинон тоглоход киноны маань анх ихчнүүд надад их тусалж дэмжижсэн. Тэгээд энэ кинонд маш олон туршлагатай сайн уран бүтээлчд оролцож байгаа. Тэрэнд Даваах ах байна. Жүжигч Мөнгөндлог ах байна. За миний хувьд энэ кинонд галсан гээд гол дүрийн одоо бас Монголын нийгэмд байгаа залуучуудын илэрхийлэл болсон, төлөөлөл болсон нэг залуу хүмүүстээр ажиллаж дуслаа. Ер нь бол Зоор гэдэг зохиол дээр өгүүлэлгэн дээр бол галсангийн дүрийг арай өөрөөр дүрсэлж, өөр хүнээр дүрсэлж бичсэн байдаг л да. Тэгээд зохиолчтойгоо нэлээ ярилцсан. Ер нь ямар хүн байх бол, ямар характертай хүн байх бол чи юу гэж бодож бичсэн. Миний бодож байгаа бол юм байна. Найруулагч маань ч гэсэн өөрийнхөө зүгээс миний төсөөлж байгаа галсан бол иймэрхүү байх болов уу гэд гурван талаасаа ярилцаж, зөвсөлдөж эхлээд дүрийнхээ ерөнхий чиг шугамыг босгож ирсэн. За тэгээд тэр ярьсныхаа дагуу энэ дүр дээр ажилласан. Яг Зоор гэдэг өгүүлэлгийг кино шууд тэр чигээр нь кино болгоод ингээд хийчихье гэхэд бас зарим нэг үед бэрхшээлтэй, авцалдахгүй тийм зүйлүүд их гарч исэн. Тэгээд тэр ч утгаараа одоо Зоор гэдэг өгүүлэлгээс сэдвүүлэн бүтээсэн кино гэж бид нэр яриад байгаа. Ер нь бол тийм учиртай. Галсан уншигчд бол арай өөрөөр төсөөлж байгаа баг. Гэхдээ кинонд дэр буугаад ирэхлээр одоо хувь жүжигч Мөнгөндлогын ажилласан дүр галсан болж ямар ч байсан харагдах байхаа гэж найдаж байгаа. Тэгээд юуны үнд би энэ зургийн дараагаар энэ кинонд ажиллаж байгаахийн хувьд Ахмад уран бүтээлчтэй бас баярлалаа гэж хэлэх ёстой гэж бодож байна. Манай соёлын тэргүүний ажилтан Ахмад уран бүтээлч Норлохын ягч маань энэ киноны урилгыг хүлээж аваад сайхан залуу уран бүтээлчтэй үлгэр дуурайл болохоор сайхан тоглож өгсөнд маш их баярлалаа гэж хэлье. Бас Нямагийн зориг гэж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин оролцож тоглосон байгаа. За миний хувьд тийм бол Бат Жаргал гэдэг нэг дүр дээр ажилласан байгаа. Энэ нь болохоор энэ гол дүрийн нэг залуугийн дүүн болж киноны яг дунд хэсгээс гарч эхэлнэ л дээ. Тэгээ үзэгчтэй өөрсдөө үзээд тэгээ ийм дүрд тоглосон юм байна да гэж өөрсдийн үнэлдэг өгөх гэж байна. Миний хувьд Зоор хэмээхийн аимшигын киноны оюунч мэг гэх бүсгүйн дүр дээр ажилласан. Тэгээд анх энэ киноны зохиолыг хүлээж аваад энэ саналыг хүлээж аваад тэгэд маш их сонир санагдсан л да. Тэгээд галзуу эмэгтэй дүр одоо галзуурдаг энэ хэсэгт байгаа гэд тэгсэн чинь нэг бодлын одоо нэг боломж маш том боломж надад өгсөн гэж ойлгож байна. Хамтын хүчээр бүтсэн тэр болгоны ард манай бүгдээрийнх нь кино багийнхны хүч, зүтгэл, итгэл, сэтгэл бас байсан. Манай кино бол маш тийм авьяаслаг залуу уран бүтээлчдийн бүтээсэн кино. Хөгжмийн зохиолын хувь дээр гэх юм бол одоо их олон дээр составын олон хөгжим авч ашиглана гэхээсээ илүүтэйгээр яасан бэ гэхээр одоо яг нэг хөгжим дээр тий одоо яг тэр киноны сэдв тий яг Зоор гэдэг нэг байшин байгаа тий тэгээ айлгаад байгаа бас нэг зүйл байгаа тий яг тэр лүгэ татаж аваачихын тулд одоо яг одоо гол сэдв болсон тэр нэг тема гэх юм уу тий тэр зүйл маань бол нэг хөгжим гэдэг юм. Тиймэрхүүгээр бид нар бол сэтгэж хийж байгаа. Ер нь бас тэгээд бас энэ бас нэг бас хүнд жанр гэж ойлгодог. Тэгээд одоо хамт ажилласан нийт уран бүтээлч нартай одоо цаашдын одоо ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Ерөнхийдөө бол энэ манай одоо энэ Зоор гэдэг кино маань урд нь бас яг энэ зохиолоор бас нэлээд залуучуудын сонирхлыг нь татсан юм шиг байлаа. Тэгээд тэр ч үүднээс одоо манай энэ киног санаачилж хийж байгаа хүмүүс маань хандаж орсон байх гэж ойлгож байгаа. Ер нь бол бүх кино аимшиг кино гэдэг утгаараа дуу шуун хүнд нөлөөлөх илүү хурц. Тэгээд маш ойлгомжтой тэр талын аягүй харж бодож үзсэн. Тэгээд бүх одоо хоолой бичдэг хоолойнууд нь ахиж студид бичээд тэгээд бүх орчингийнх нь одоо микрофон тохиргоо тэр
бүгдийн баярлалаа студийнхаа юм дээр баярлалууд тавиад одоо тохируулж хийсэн байгаа. Тэгээд ер нь бол хамгийн их гол анхаарч үзсэн зүйл маань болохоор хүн сонсоход их тийм тэргүй бүгдээрээ айгүй тод сонсогдно. Тэгтээ бас нөлөөлөл нь айгүй хурц байхаар их бодож хийсэн байгаа. Тэгээд зарим нэг юун дээр одоо шоум зүйл юунуудыг бол шоум одоо дууралтуудыг бас энэ чинь студиуд хийсэн байгаа. Одоо янз бүрийн дуу чимээ ашиглаад тэрийг илүү олон дахин өөрчилж чангаруулад өөр дуу шуудаа ойлгоод ер нь саунд дизайн гэж ярьдаг л да. Тэгээ саунд дизайны ажил базар хийсэн. Тэгээ ер нь шаардлага нь байсан. Яг тэгэхээр шинээр өөр дүр ингээд орж ирж байгаа учраас тэрэнд нь тохирсон одоо шоум хийхийг хүсэж байсан байна. Уг уран бүтээлд маань дэмжлэг тусалцаа үзүүлж хамтарч ажилласан хувь хүн болон албан байгууллагуудаа чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлмээр байна. Мөн миний туслахаар ажилласан жүжигчин Бямцогт болон түүний гэр бүлд нь за баярлсан талархснаа энэ ташрамд бас хэлмээр байна. Жүжигчдийн баг, уран бүтээлчдийн багаас гадна сэтгэл санааны болоод одоо гэр орондоо зураг хөрөг ахуулах дэмжлэг тусалцаа үзүүлсэн бүхэл одоо өөр өөрсдийнхөө чадах ятгаараа туссан өчнө олон хүмүүс байгаа. Тэр дундаа Цээл уудам гээд залуугийн гэр бүлд баярлалаа гэж хэлэх хэрэгтэй баха. Тэгээ бас манай кинонд маш их тусламж дэмжлэг үзүүлсэн хувь хүн байгаа. Одоо энэ зураг авах объективын одоо бүдээн зөвшөөрч өөрсдийнхөө орон байранд ингээд зураг авах болсон Төвдөн Ламсрын 2-5-аас баярлаа гэж хэлье. Бидэнтэй бас хамтарч ажилласан Ноён Зууч Пицца энэ байгууллагын хамт олонд бас баярлаа гэж хэлэх байна. За хамгийн сүүлд хэлэхэд үзэгчид та бүхэн Зойр хэмээх энэ уран сайхны киногийн маань хөрөлцөн ирж үзээд алдаа оногийн маань дүгнэж цэгнэрээ гэж хүсэх байна.